шинснөө сургамал тарганоо хамтдаа залбираад эхэлье. Харин Бурхав тандаа баярлалаа. Эзэн таны өмнө гэмнүглийг усуугаад дэлхийн амьдарч байсан бохор биднийг эзэн та өрийн цорын ганц хүүгийн тэр агуу залилтоор аварч өгөн Бурханы хүүхэд болох энэ агуу нэг үслийг өгсөнд талархаж байна. Одоо бид өхөн энэ газар дээрх үлдсэн богинохон амьдралаа устж чадаж өгөөл хоосон зүйлсийн төлөө өрн таран хийх бас харин мөнхөд үлдэх зүйлсийн төлөө эзэн таны юм зогсох тэр өдөр алдар ба магтаалыг авах тийм амьдралаар амьдарч чадхаар өнөөдөр ч бидэнд мэрэгэн ухааны үгээ зааж сургаж өгөхийг хүсэж байна. Бидний үргэлж хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. Хамтдаа Лук номны 22 дугаар бүлгээс харъя. Хамт байсан эцсийн хүртэл итгэлээр амьдэрсэн хүмүүст эзний амлсан бас амлалт нь байгаа үстэй. Тэр хүмүүст
Миний эцэг надад хаанчлалыг өгсөнчлэн би та нарт өгнө. Тэгнгээ юу өгөх юм бол та нар миний хаанчлалд ширээнд минь идэж синтед залан Израилийн 12 овгийг шүүхэлнэ. За. Эхлээд жоохон бодож үзье. Тэр үед чи эзэн таамд таалах явсан хүмүүс байсан тийм үү? Өнөөдөр ч тэр юм бол итгэлээрээ тийм амьдарч байгаа хүмүүс байна. Тэр хүмүүсийн авах тэр алдар нь ямар ах юм бол за өнөөдөр хамтдаа жоохон бодож үзье. За. Иесусийг зовж зүдрэх үед, зовлон донд байх үед тийм ээ. Үргэлж хамтдаа тэр сорилтын донд хөдөлмөрлөж байх үед сайн мэдээг тараа зовж зүдрэх үед хамтдаа явсан хүмүүс байсан байна тийм ээ. Өнөөдөр ч тэр Бурхан үндэ тийм хүмүүсээр дамжуулан ажиллаа хийдэг. Мөн тийм хүмүүс болоосоо гэж бид бүхнээс хүсэж байгаа гэж хэлж байна. За. Олон хүмүүс Иесусийн хэлсэн тэр сайн мэдээг сонсон, Иесусээр дамжуулан идэгэн бүр үхээд амьдсан хүмүүс ч байсан тийм үү? Тэр бүх үйл явдал нь үнэндээ эзний тэр нэгүслийг авсан бидний дүр төрхийг харуулж өгч байгаа гэж хэлж байна. Доголн нь хөлтөө болж, цохор нь хараа болж, дүлийг нь сонсдог болж, тийм биз? Тийм учраас ярьдаг бас. Олон өвчин зовлонтой хүмүүс эдгэрсэн үйл явдлууд Библиэлд гарч тэднээс хэдэн гол нь эргэж ирсэн бол өмнөх сурчлаас бусад 9 хаана байна? Тэр үгийг санаж байна уу? За өнөөдөр ч тэр бидний энэ семинарыг Библийг сурсан маш олон хүмүүс байгаа тийм үү? Библийн семинар болгоноор бид нэр хичнээн олон хүмүүс сайн мэдээ тараасан бол тэдний бүгдийн листийг гаргавал хичнээн олон хүн байх бол нэг нэг. Зуны нэгдсэн семинараар ирсэн бүх хүмүүсийн нэрсийг гаргана гэвэл нь магадгүй хэдэн мянга 10,000 мянга ч хангалттай давах гэж бодож байна. Хамгийн анхны манай Монгол чуулганы зуны нэгдсэн семинар гэж хийж ихсэн үе хэзээ бол 11 би буруу санааг бол 2009 10 онд сайн уу? Баян чандан гэж ярьдаг тийм үү? Тэнд нэг газар аваад хамгийн анхны семинарыг хийж байсан юм шиг. Тэр үед солонгос чуулган ингэж эхэлж байсан гэдэг шиг тийм үү? Бидний эхлэлж гэсэндээ жижигхэн байсан. Хамгийн анхны семинараар 300 цугсан болов нийтдээ. Бүх чуулганууд оролцоог л дээ. 300 цугсан болов гэж санаж байна. Би буруу сансан байж магадгүй. Маш их тоглонгоо, маш их зүйлийг бэлдэн, байрсаа бэлдээл, буян болоод эхэлж байсан санагдаж байна. Түүнээс хойш алидийн 15 жил өнгөрсөн байт юм байна. 15 жилийн хугацаанд бид бүхэн одоо жилдээ өнгөрсөн жил хэд байсан бэлээ? 6,000 гарсан баг тийм үү? За хэд байсан? 6,000 давсан. Тэрний урд жил давсан. Арай дав 5,000 байсан баг тийм үү? За юу тааш 5-6,000. Хичнээн олон хүмүүс сонссон боловч тэр дундаас үлдсэн нь уучлаарай бахан газтай ууцсан чи үлдсэн нь энэ зууж байгаа бид юм шиг байна тийм үү? Мөн Монгол чуулганд хайр байж байгаа оролцоогоор 3-аас 4,000 орчим манай чуулганы яхан дэс болов гэж бодож байна. За өнөөдөр ч тэр юм бол бид хүн намайг сорилтод байх үед миний хажуудаа зогсож байсан нь та нар энэ үгтэй адилхан одооч тэр юм болоо эзний дууг сонсон эзэнтэй хамтдаа эзний энэ зовлон жаргалыг хуваалцаж байгаа. Тэр нийцтэй юу юм бол чуулган сайн мэдээ тараах чуулганыг босгон байгуулах энэ ажилд оролцож байгаа хүмүүс нь юу юм бол үнэндээ өнөөдөр эзэнтэй хамтдаа зогсож байсан тэр хүмүүстэй адилхан гэж хэлж бол. Үнэхээр тийм. Яагаад вэ? Тэр үед эзэн махбодоор энэ газар дээр хүний биеэр ирэн амьдарч байсан бол одоо тэр махбодоор байсан эзэн өнөөдөр бидэнтэй хамт байгаа болоо? Махбодоор байхгүй байгаа тийм үү? Харин юугаар дамжуулан бидэнтэй хамттай байгаа бол? Чуулганаар дамжуулан энэ чуулганы тэргүүн нь болж бид нэр түүний эргэтнэ гэж хэлсэн биз дээ. Тийм үү?
дэг эрэхтэн зовход бүх бие зовдөг шиг. Авралыг авсан хүмүүс нь одоо юу юм бол? Үнэхээр энэ чуулган дотор орж ирэнгээ энэ чуулганы бүх ил ачаа зовлонго хуалцаж явж байгаа тэр хүмүүс нь юу юм болоо? Өнөөдөр эзэнтэй хамтдаа явж байгаа та адилхан тийм хүмүүс байх. За тийм үгнүүд Библиэлд олон гарч байгаа биз? За Матай номын 28 дугаар бүлэг дээр Иесус хамгийн сүүлд амласан тийм үү? Юу гэж хэлсэн бол? Үеийн төгсгөл хүртэл би та нартай хамтдаа байх болно. За тэгж хэлээд эзэн тэнгэрөөдөө өргөгдсөн баг. За тэгвэл өргөгдсөн тэр эзэн одоо хаана байгаа бол? 1-р Иохан номын 2-р бүлэг дээрээс харуулна тэнгэрт бурхны баруун талд бидний өмгөөлөгч болон байгаа гэж хэлсэн. Ром номын 8-р бүлэг дээр ч тэр бидний төлөө тэнгэрт зуушлангуйж залбирч байгаа гэж хэлсэн тийм үү? Тэр би нь юу юм болоо? Тэнд байгаа. Гэхдээ энэ газар дээр тэгвэл бид нарыг зөнд нь хайсан болов? Үгүй ээ. За Лук номын 22-р бүлэгээ авчаад 1-р Коринт 12-ыг харъя да. 1-р Коринт 12-ийн 12. (12-ийн 12) дугаар ишлэлөө. За 12-ийн 12-ыг хамтдаа уншийе. Биеийн нэг атлаа олон эрэгтэнтэй байдагчлан биеийн бүх эрэгтлэн хэдийгээр олон боловч дэг бие болдог. Христ ч мөн тийм билээ. Энэ юу хэлж байгаа юм бол? Чуулганыг хэлж байгаа эцтэй. Бид хүн чуулган өөрөө Христ өөрөө энэ чуулганы тэргүүнээр оршин байж. Бид түүний биеийн эрэгтэн гэж хэлсэн тийм үү? Хойш нэргүүлээд Эфес номын 1-р бүлгийг бас харъя да. Хойш нэргүүлээд Эфес 1-р бүлэг. Эфес 1-ийн 20-оос 22 дугаар ишлэлийг хүртэл эхлээд уншиж үзье да. 20-оос 22. За хамтдаа уншийе. Тэрээр Христ дотор энэ л хүчээр нөлөөлж түүнийг үхэгсдээс амьлуулад Тэнгэрлэг орших үед баруун гартаа залж бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол, түүнчлэн энэ үед төдийгүй ирэх үед нэрлэгдэх альва нэрээс ч дээгүүр болгожээ. Бурхан бүх юмсыг түүний хөл дор захируулж түүнийг чуулганд бүх юмсын дээрх тэргүүн болгож өгөв. За. Энэ үгэн дээр мөн чуулганыг хэлж өгөнгөө тэр чуулганы бүх юмсын дээр чуулганд түүнийг чуулганд бүх юмсын дээрх тэргүүн болгож өгөв. Энэ чуулганы тэргүүн нь Христ. Тийм үстэй. За түүнийг мэдж байгаа биз? Мэдээ зогсохгүй бодитоор итгэх ёстой ойлгож байна. Яагаад вэ? Библиэлд ингэж хэлсэн учраас. Тийм учраас бидний дотор юу юм бол энэ чуулганы тэргүүн буюу толгой нь биз? Энэ толгой гэдэг үгийг хэлж байгаа шүү дээ. Тэргүүн гэж хэлэхлээр төрийн бус байгууллагын тэргүүн гэдэг шиг дарах шиг тийм юм бодов за. Энэ тэргүүн гэдэг үг нь толгой гэсэн утгыг хэлж байгаа шүү за. Тийм учраас нүдэнд үзэгдэхгүй тэр эзэн энэ чуулганы толгой нь олонгоо одоо энэ дотор ажиллаж байгаа. Бид нэр түүн дотор юу юм бол оршин байга. Тийм учраас авралыг авсан хүн энэ чуулган дотор тэргүүнээс зууран амьдрах үед яадаг юм бол 23 дээр гарч байгаачлан чуулган нь түүний бие тухайлбал бүхний дотор бүгдийг дүүргэгчийн дүүрэл болоо. Энэ чуулган дотор авралыг аваад орж ирэн холбогдсон амьдарч байгаа тэр хүн энэ чуулгантай холбогдсон итгэлээ сахин амьдарч байгаа бүх хүмүүс нь юу юм бол эцтэй энэ бурхны дүүрэл дотор бид хүн орж ирэн түүнтэй хамтдаа явж байгаа гэсэн утга байна. Ойлгосон биз? За. Энэ юу юм болоо? Би итгэлээр амьдарч байгаа гэсэн үг.
Эфес номын ард нь Филиппоийн ард Колосой ном бий биз. За Колосой номын 1-р бүлгээс харъя да. Колосой 2-р бүлгийг харъя. Колосой 2-ын 19-р ишлэл. За ийм ишлэлүүд нь Библиэлд гарч байгаа чуулган гэж юу вэ гэдгийг тайлбарлаж өгсөн үнэнхээр чухал зүйл учраас шүү дээ. Бид нэр манай залуучууд чэйжлэх ёстой, байнга мэдэж байх ёстой чухал ишлэлүүд ч за. 2-19 дээр бас ингэж хэлсэн байгаа биз? Бүхэл биеийг үе мөч болон шүрмсөөр хамттан холбон хангаж Бурхны өсөлтөөр өсөгдөг тэргүүнээс тэд зуурдаггүй яажээ. Энэ тэргүүнээс тэд зуурдаггүй гэдэг үгийг орхиод тэргүүнээс тэд юу гэнэ? Зуурдаг гэд бодоод үзээрэй. Эцэстээ юу юм бол бид өхөн чуулган дотор итгэлээрээ амьдарч байна гэдэг нь эзэнтэй хамтдаа явж байна гэдэг нь юу юм бол авралыг авсан ахан дүүстэйгээ хамтдаа холбогдсон амьдарч байгаа энэ амьдрал баг. Энэ биеийн эргэтэн нь биетэйгээ холбоотой байж ээж толгооноос хангадаг тэр бүхий л зүйлсээр өсөн ажилдаг үстэй тийм үү? Гар өөрөө энэ судсыг эргүүлж чадахлаа. Гар энэ шүрмсийг хөдөлгөж чадахлаа. Салгаа ичүүл юу ч хийж чадахгүй шүү дээ. Биетэй холбоотой байгаа учраас яаж юм? Энэ тарихнаас энэ бүтэн биеийг бүхэлд нь яадаг үлээ? Хөдлөж байгаа. Тийм үстэй. Төсөөлө бодороо бидний энэ бие биш те. Гар маань ингээ хөдлөө байж байна. Ингээ хөдлөө байж байна тийм үү? Хөдөлж байна гэдэг нь толгооноос тушаас учраас биз? Гар хөдөлж байгаа шалтгаан юу юм бол? Цус эргэлдэж байгаа учраас биз? Шүрмс нь холбоотой байгаа учраас биз? Эцэстээ энэ бүх зүйлийг хаанаас хийж байгаа юм бол? Төв удирдах систем буюу тарихнаас юу юм бол? Энэ бүхнийг хөдлөж байгаа үстэй. Ангаахынхаа эмчнэр зөв үү? Бүр амархан байгаа үстэй. Бид нар биш те. Эзэнтэй хамтдаа байна гэдэг нь энэ нөхөрлөл дотор чуулган дотор ахан дүүстэйгээ холбогдонгоо нэг зориг, нэг итгэл, нэг найдварын төлөө юу юм болоо? Амьдарч байгаа тийм хүмүүс ах. Энэ нь юу вэ? Эзэнтэй бид өхөн одооч хамтдаа явж байгаа гэдэг тэр үгийг бидэнд хэлж өгч байгаа ах. Хаяа ингэж ярьдаг хүмүүс ч би. Аврагдсан бол болоо юм шүү. Мэдээж аврагдаад удаагүй учраас тэгж бодож байгаа ах тийм үү? Аврагдсан бол болоо юм биш шүү. Заавал хагас саны залуучдын нөхөрлөлд очиод, заавал дүүргийн нөхөрлөлд очиод, заавал тийм биз эзний өдөр үгэнд очиод, заавал 3 дахь үгэндээ ирээл. Гэхдээ чи аврагдсан бол хаа сайгүй энэ тэндээс үгээ сонсдгсэн ч тэгээ явхад болох юм биш үү? Мөн хол байгаа ирнээсээ надад ямар ч асуудал байхгүй. Би итгэлээрээ сайн амьдарч байгаа. Тэн өнөө өгөө хотол өгөө. Бидний мэс чанар мэдж байгаа. Тэгж амьдрахгүй байгаа гэдгийг мэдж байгаа. Тэгингээ надад асуудал байхгүй. Яагаад тэгж ярьд юм болоо бодож үзсэн байхгүй юу? Яагаад бол би өөрөө асуудалгүй гэж хэлж яж яах вэ? Мэс чанар нь арай бага. Хатгагдах учраас тийм юм шиг. Ийм үгийг сонсчоод би зөвтгөх гэж нэлээд бодож үзсэн байхгүй. Нэрээ тэгж бодож болох юм. Тэг хичнээн бодоод үзсэн ч биш үү? Авралыг авсан хүн бол түүний дотор ариун сүнс бий биз? Ариун сүнс үнэхээр түүний дотор байгаа бол хэлэхгүй болоо. Би ч нөхрөлөөс холдож үзсэн. Тойрч зүхтагаад инээтэрэгэд нууцаар итгэлэрч амьдэрч үзсэн. Гэхдээ өөрийгөө хичнээн зөвтгий гэдэг ч биш үү? Зөвтгөх зүйл надад юу ч байгаагүй. Боломжгүй. Би буруу амьдраад байгаа юм. Эн чинь буруу шүү дээ. Библиэлд ийм итгэл гэж байхгүй шүү дээ. Библиэлд ингэж амьдрч болно гэсэн үг байхгүй шүү дээ. Библийг би өөрөө сайн мэдэхгүй ч миний мэс чанар мэдчихсэн. Тийм учраас дандаа хатгагддаг байсан. Тийм учраас дандаа өөрийгөө ялалдаг байсан. Тэгээ сүлдээ яг тэр чигээр чи ертөнц руугаа яваад чи ер нь аврагдаагүй ингэж хүртэл зүтгэх гэж үзсэн. Мэдээж аврагдсан учраас яг мэс чанар нь өдөр ирэх тусам хатгасаар сүлдээ яа тийм бол
хэрцэн сар шиг болж хувирдаг. Хэрцэн сар ихэр ойлгож байна. Өнгөрсөн 3 дахь үгэн дээр манай Йохан Бастер жишээ аваад яана лээ тийм ээ. Аврагц хүмүүс нь юу лээ? Сартай адилхан. Дуулал номын 89 дээр байна уу? 81 дээр байна уу? Андуурсан байж магадгүй тэрэн дээр сартай адилхан сарыг гэрч болон хүний итгэгчдийг сараар зөрүүлсэн байдаг тийм ээ. Багвагаар яа гэм болоо тэр гэрлээ алдаж эхэлдэг. Энэ нөхөрлөөс үгнээс холдох тусам яа гэм бол багвагаар хуурч эхэлдэг. Үнэхээр эзэн дотор хичээнгүлэн амьдарч байгаа хүмүүс ямар хүмүүстэй адилхан бол 15-ны сартаа адилхан бах тийм ээ. Харахны цагаан сараар яваад ирчихвэл 15-ны сар шиг болчих бүгдээрээ тийм. Гэхдээ талан ертөнцөд талан чуулган дотор тавьчаад би хичээгээд сайн амьдарч байгаа. Надад асуудал байхгүй. Ингэж хэлж чадах л. Бүшхүүгийн үлгэрийн чөтгөр биш үстэй тийм ээ. Монголд тийм кино бай. Бүшхүүгийн үлгэр гэдэг. Талан цагаан талан харын шулам гарч ирдэг тийм юу вэ? За энд хойно орчуулга гацчих шиг болно. За. Чүний мэдэх бүшхүүгийн үлгэрийг багтаа үзэж байгаагүй. Энэ дээр юм аалцтай юм чинь. Шүн болохоор гарч ирнэ. Авралыг авсан хүн байж тээ. Үгнээс нөхөрлөөс ахан дүүстэйгээ холбогдохгүй. Өөрийнх нь дур зоргоор ертөнцөд тэгж амьдранга. Тэгнгээ би зүгээрээ би эзэнтэй хамтдаа явж байгаа. Энэ өштэй хотлог ойлгож байна уу? Боломжгүй. Ойлгосон биз? За. Тийм учраас авралыг авсан юм болоо. Нэгдүгээрт нь үргэлжид юу юм бол? Эзний бий болсон чуулган дотор холбогдонгаа эзэнтэй хамтдаа амьдрах нь юу юм бол? Хамгийн бидний хийх ёстой чухал зүйл байгаа гэж. За. Тэдгээр хүмүүст эзний амлсан амлалт нь юу исэн бол? Намайг сорилтод байх үед миний хажуудаа зогсож байсан нь та нар мөн. За. Авралыг авсан хүмүүст энэ сорилт гэдэг зүйл чи яах вэ? Тасралтгүй ирдэг. Бидний эзэн ч тэр сорилтонд тасралтгүй орсон биз? 40 хоног мацаг барьсан Есүсийг диавол буюу түүнийг соригч гэж Библиэлд илэрхийлсэн байж байгаа тийм үү? 3 зүйлээр сорьсон биз? Энэ 3 сорилт одоо ч бидэнд байсаар байгаа. За. Тэр сорилт донд та нар надтай хамт байсан. Тэгингээ 31 дээр Симона үзэтгээ чамайг буудаа мэд шигшхийн тулд сатан зөвшөөрөл гуйсаа. За. Эзнийг ч тэр бузар сүнс сатан сорьсончлон өнөөдөр авралыг авсан хүмүүсийг ч юу юм бол бузар сүнс сорихлоо үргэлжид сорьсоор байгаа. Энэ сорилт бид бүхэнд ч гэсэндээ одоо ч ирсээр байгаа тийм үү? Эзнийг сорьсон 3 сорилт мэдэж байгаа биз? Тэр нь өнөөдөр ч бидэнд ирж байгаа. 1-р Иохан номын 2-р бүлэг дээр тэр 3 сорилтын талаар мөн илэрхийлэн бичсэн байгаа юм тийм ээ? Ямар 3 зүйл вэ? За, махбодийн хүсэл тачаал. Нүдний хүсэл тачаал. Нэг нь амьдралын багтал. Энэ 3 сорилт нь одоо ч бидэнд ирсээр байгаа. Залуучуудын хувьд махбодийн хүсэл тачаал хамгийн хэцүү үз. Сэн бүгд доош хараад одоо ч тэр сорилтанд бид бүхэн юу юм болоо өдөр болгон орж байгаа ойлгож байна. Хизээ дуусгал энэ сорилт. Хизээ дуусгал. Эзний өмнө очих хүртэл ирэх бах тийм үү? Нас явал энэ сорилт алга болохлоо. Алга болохгүй. Яса. Нас нь явцсан хүмүүс байгаа юм тийм. За. Энэ сорилт нь одоо ч юу юм болоо бидний дотор байсаар байгаа. За. Гэхдээ энэ сорилтыг яах ёстой юм болоо? 1-дугаарт нь бид өхөн ялахыг эзэн хүсэж байгаа ах. Тэр сорилтыг ялсан хүмүүст эзний амлсан амлалт нь юу юм бол?
Миний хажууд зогсож байсан та нар мөн. Миний эцэг надад хаанчлыг өгсөнчлэн би та нарт өгнө гэж хэлсэн байж. За энэ сорилтыг ялан эцсийн үрдэл эзэнтэй явсан тэр хүмүүст амсан амлт нь юу юм бол хаанчлыг өгнө гэж хэлсэн мэс. Тэр хаанчлалтаар юу болох юм бол миний хаанчлалд ширээнд минь идэж ун сентид залран Израилийн 12 овгийг шүүх болно. За нэгдүгээрт нь юу юм бол надтай хамт ширээнд минь сууж хооллно гэж хэлсэн баг. Энд та үнэхээр итгэж байгаа юу? Энэ ширээнд суугаад хооллох энэ ямар том зүйл бол? Авралыг авахаас өмнө тэр аврагдахаас өмнө би энэ янз янзын хүмүүстэй хоол идэж үзчихсэн. Онцгойлон тийм ээ өндөр албан тушаалтай төрийн сайд байдаг сэтийн хүмүүстэй ойрхон суугаад хоолунд идчихсэн удаа байсан байхгүй юу? Уг нь юу ч биш тийм ээ. Уг нь юу ч биш аахгүй. Гэхдээ энэ нэг хажууд нь ингээ сууж явуулаа штэ. Энэ нуруу мурун тэнийгээ цээж мэжин жоохон төхийгээ тийм үү. Бараг сугаараа амьсгалах гаа нэ. Хүний дотор ийм юм байдгийн байныг мэдс. Би хараа чи ийм юмдных хөөрөд байхгүй байлгүй гэж бодож байсан байхгүй юу. Гэхдээ аврагдахаас өмнө шиг санагдчихэв. Солонгост бид нар үед оюутан байсан. Хаяа Монголоос төрийн сайд янз янзын төрийн өндөр албан тушаалтны хүмүүс ирэх юм бол дуудлага ирдэг байсан. Орчуулгаар хамт яваад тэр хүмүүсийг ийм ажилтайгаа ингээм хамт явж өгөөч. Уг нь юу ч биш тийм үү. Гэхдээ тэрний сайд, эмний сайд, боловсролын сайд, тэр энэ тэрэгэд хажууд нь суугаад орчуулгыг зуулна. Яагаад ч нэг тийм маадгар тийм үү? Тийм өөрийгөө харсан. Энэ бас их өнгөрөө нөхөр юм шүү чи ирнэ. Өөртөө тийм үү? Салаад явуул яах вэ? Нэг цүнхээ хүрээлдэг л гэрлүүгээ явна нэстэ тийм үү? Яг тэр сууж явах мөчид яа тийм бол. Нэг юу ч биш ирнээс нэг юм болцсон юм шиг тийм ээ. Яванда баг тэр сайдын суудал нь миний суудал юм шиг тийм үү? Энэ хүний дотор ийм хором бардам сэтгэл байдаг юм шиг байна. За гэхдээ энэ хорвоо дээр нэрүндтэй хүний хажууд суух нь үртэл тийм том зүйл бол. Тэгээ бид нэр хинтээ сууна гэсэн байна. Та нар миний хаанчлалд ширээнд минь хамтдаа сууж идэж уу. Энд явж энд бодитор болох үйл явдал үстэй. Тийм биз? Энэ үнэхээр бодит зүйл ойлгож байна. Тийм хугацаа байхгүй. Өнөөдөр дэлхийд дээр болж байгаа үйл явдлуудыг хараараа. Залуу хүмүүс учраас улс төр сонирхгүй байж магадгүй. Тэгээ миний улс төр энэ дэлхийд дээр болж байгаа нь үзэхгүй гэдэг эренсэл нэг мэтгэд уцаа гаргаад ирсэн тийм ээ. Мэдээ за юу болсон яасан. Дандаа харах болдог. Мэдээж хэрэгтэй зүйл ч байгаа л да. Сүүлийн үед дэлхийд дээр болж байгаа зүйлийг анзаарч байна. Энэ Трамп гэдэг бас нэг илийн эрүүл нь мэддэхгүй нэг хүн Америкийн ерөнхийлөгч болоо гараад ирсэн тийм үү? Америк ерөнхийдөө багвагаар энэ тоглолтоос иштэй гарч эхэлж байгаа. Эцэст нь антихрист хаанаас гарч ирнэ гэлээ? Эртний Ром биз дээ. Эртний Ром нь юу юм? Бидний мэдж байгаа ш Европын холбоо биз? Европын холбоо үлд тоогдчихсэн бол одоо яаж ийн? Нэгдэнгээ бүр илүү хүчрэхэг болж байгаа ойлгож байна. Энэ бүхэн хэдхэн жилийн өмнө Англи Европын холбооноос гарна гэдэг сонгуул болоод Европын холбооноос гарчихсан. Ингээ Европын холбоо багаар ингээд жоохон тарж бутараад ирсэн байхгүй юу? Тэр үед би жоохон гайхчихсан. Сони юм да. Европын холбооноос антихрист гарч ирэх ёстой доо. Яагаад ингэ салж бутараад хүч нь сарнаад байгаа юм болоо. Дахиж хүчээ нэгдэхэд яасан юм бол 2 жилийн өмнө 2 сар зүйтэй арьсан Оросын Украинууд арьсантай агшин зур яасан юм бол энэ бүх тэр дэлхийн том улсуудын үйл нөхцөл байдлыг өштэй бүрэн оронгоор нь эргүүлсэн. Өндөр Европын холбоо бүр илүү хүчрхэгжиж байгаа. Бүр илүү нэгдэж эхэлж байгаа. Америк нь өнгөрсөн үед дэлхийн инх тайвныг хариуцж байсан улс гэж хэлж болно баг. Бодитор тэр хариуцлага мэдж ухамсарлан энэ дэлхий дээр дайндажин социализм, тийм биз, коммунизм ийм асуудлуудыг шийдэнгээ аль болох хүнлэг инэрэнгүй арчилсан нийгмийг бүтээхийн тулд хүчээ зориулсан тийм улс байсан. Тэгээ өнөөдөр тийм улс байж дэгэнт чадхаа болцсон байж байгаа.
конгрессийн гишүүдээс ахуулаад, ерөнхийлөгч ахуулаад тийм ээ. Ярьж байгаа хэлж байгаа зүйлсийг нь харуулна шүү дээ. Америкт одоо найдвар байхгүй юм байна. Жохон сонирхолгүй байх шиг байна тий. За энэ бүхнийг нарийн ажиглаад үзүүлээ шүү дээ. Үнэнхээр бид бүхэн эзэнтэй хамт эдэж ууж суух. Тэр өдөр шүү дээ. Үнэнхээр ойрхон ирж гисэн байж байгаа ойлгож байна. Коринт чуулганыхан энэ агуу үннийг заалгасан ирнээсээ яасан. Умартаад Паул зэмлэн загтал бичсэн биз дээ тийм ээ. 1-р Коринт, 2-р Коринт номыг уншаад үзвэл тасралтгүй түүний талаар хэлсэн байгаа биз дээ. Коринт чуулганы ахын дүүс хоорондоо шүүхэд заргаа аваад байна шүү дээ. Хоорондоо маргаан үсэнгүү тэрэн дээр Коринтын шүүх хурал дээр авч ачаад энэ манай сүмийн итгэгч хүн байхгүй гэсэн чи энэ намаа гэснээр ингэж байгаа юм да. Нүдний улаа боллоо гэж Паул зад заганд өгсөн тийм үү? Та нар энэ хүмүүсийг, энэ ертөнцийг шүүнэ гэдгийг мэдэхгүй байна уу? Та нарын дотор ийм жижиг асуудлыг чи шүүгдэх чадах хүн та нарын дотор нэг ч хүн алга байна уу? Тэр үйл явдал гарч байгаа юм шүү дээ. 1-р Коринт тас эхлээд бид нөгөө тунгаан бодсон баха. За. Эцтэй юу юм бол? Бид бүхэн энэ ертөнцийг Израилийн 12 овгийг чиан гинэ шүүх болно гэсэн байгаа юм шүү дээ. Яагаад вэ? Чуулган нь одоо Бурхны өмнө хамгийн агуу зүйл бөгөөд энэ чуулган дотор эзэнтэй хамтдаа энэ жаргал зовлонг нь хуваалцсангаа ингэж амьдарч байгаа тэр хүмүүст өгөгдөх тэр алдар нь ямар агуу байх вэ гэдгийг энэ дээр харуулж өгж байгаа тийм утга байна. За, өнөөдөр хамгийн чухал бодох ёстой зүйл нь юу юм болоо? За, тэгж хэлэнгээ. Тийм учраас 31-ээс ахуулангаа Есүс Петрт хандан хэлсэн үг үст. Гэхдээ Симона үздэгвэ. Чамайг буудаа мэт шигшхийн тулд сатан зөвшөөрөл гуйсаа. За, энэ агуу алдрыг бидэнд өгөх боловч энэ алдар гэдэг зүйл нь амархан ирэхгүй гэдгийг хэлсэн. Тийм учраас яг уу Петрикс тэр юу юм бол сатан буудаа мэт шигшхийн тулд сатан зөвшөөрөл гуйсаа. За, өнөөдөр чи юу юм болоо? Бозор сүнс энэ ажлыг хийж байгаа. Иесусээс тасралтгүй биднийг юу юм бол буудаа мэт шигшхийн тулд зөвшөөрөл гуйж байгаа. Иесус зөвшөөрөхлөө. Зөвшөөрөхгүй юу? Зөвшөөрөл гуйсан гэсэн байгаа юм дээ. Энэ зөвшөөрсөн гэсэн үг үү, зөвшөөрөх гэсэн үг үү? 32 дээр гисэн ч гэдэг үгнээс юу юм болоо? Зөвшөөрөл гуйсан боловч би зөвшөөрсөн гэсэн үг байна. Гэхдээ итгэл чинь зөвхөрөхгүй тулд яасан гинэ? Би чиний төлөө залбирсан. Бузар сүнс одооч биднийг юу юм болоо? Бурханаас гуйж байгаа. Энийг би аврагчаад хамгийн их бодсон зүйл маань энэ байсан юм шиг. Бурхан ингээд зад хамгаалаад байна шүү дээ. Намайг ингээд тийм ээ бузар сүнснээс холдуулаад, ийм гим нүглээс холдуулаад ингээд хамгаалчих болдгоо юм болоо. Бодож байгаа дээ шүү дээ. Библиэлд ямар үг байгааг нь мэдэхгүй ш ядагчээсэн би хувьдаа хариултыг нь бас Бурхан энийг шууд хааж болохгүй юм. Яагаад вэ? Библийг мэдэхгүй учраас өөрийнхөө амьдралтай харьцуулаад бодоод үзсэн чи юм бол Бурхан шударга Бурхан биз? Мөн хайрын Бурхан биз? Тэрийг бодоод үзсэн чи Бурхан биш те. Энэ одоо яадхийг мэдэхгүй. Одоо жоохон өөрчлөгдөд байх шиг. Намайг баг байх үед биш те. Хэрэг хийвэл нь аав ээж нар яадаг байсныг мэдхөө. Өөрийнхөө хүүхдийг өмөрөөд айлын хүүхд зододог муу хүн ч байдаг байсан. Тэгээ манай ээжийн хувьд бол яах вэ? Манай аав ч өмөрнө гэж байх уу? Зодонч гэж байх уу? Тийм үн л дээ. Ээж маань яах юм бол би өөрөө хохирогч болчоод яхад явах. Хамт нь нийлүүлээ загинчдаг байсан. Чи л тэгээ үз ингээ үз. Нэрэ бодоод үзэхлээр нэрэж тийм болов миний ч буруу байсан болов. Эцэстээ тэгээд за тавьжирдаг байхгүй. Гэхдээ тэр нь хамгийн ухаалаг арга үстэй тийм биз дээ. Хэрвээ намайг өмөрөөд нөгөө талынх нь хүүхдийг нь зөв гэдэг, буруу гэдэг тэгээд даруул яах вэ? Миний өвч гэсэндээ мэс чанаргүй түүнийг нь ашигласан муу хүн болж багуугаар өсөх байсан баг. Түүнийг бодоод нэрээ тийм юм бурхан байж тээ. Бузар сүнсийг Девудагийн алдаанаас олон өөрийнхөө орчхоноос хөөж явуулаад тийм биз? Хайсан ирнээсээ хүнийг яагаад тэгж болохгүй гэж. Хүн ч гэсэндээ нүгэл хийсэн үү? Хийцэн биз? Бурхан хэрвзээ
авралыг авсан хүмүүсийг ямар ч болзолгүйгээр хамгаалаад хаачвал яах вэ? Эн чинь бурхан биш те. Шудраг бос хүн болох юм байна. Муу эцэг ихтэй адилхан муу хүн болж хувирах юм байна. Ингэж бодогдсон. Библийг шалгаад үзтэл эдэглэр амьдрангаа үгийг сонсоод үзтэл за Явигч бурханаас бозор сүнс гуйсан. Гуйсан мэт. Хэрэн исч явж ирээд Явыг бурхан асуудаг. Газар дэлхий дээр миний тиймээс хүн Явтай адилхан ийм агуу хүн байна уу? Бурханы өмзөв шударгаар явдаг ийм хүн байна уу? Тэр үе сатан хэлдэг үстэй. Тэр сайндаа тэгээ болов. Та түүнийг хүрээлсэн буюу та түүний хамаг юмыг нь хамгаалаад тэгэл байж байгаа учраас тийм үү? Бурханыг шударга усан муу хүнээр илэрхийлдэг үстэй сатан. Тийм учраас таныг дагаалаад танд мөргөж танд үйлчлээд амьдарч байгаа. Байсан эд зүйл бүх зүйлийг нь аваа явуучулна. Яах л бол да таныг станыг зад хараах бах та. Тэгж хэлдэг үз. Тийм учраас бозор сүнсэнд яадаг вэ? Сатанд зөвшөөрдөг үстэй. Гэхдээ яв мэдээж тэр бүхэнд амаараа нүглийг хийгээгүй гэж гардаг тийм ээ. Эзэн түүнийг нь ч мэдэж байсан баг. Эхнийх нь тиймээс хоёр дахь дээр нь юу юм бол? За эд хөрөнгөр хүүхдний яд юм байж. Өөрийнх нь амнаас нь илүү үнэтэй зүйл байхгүй дөө. Яг өөр дээр нь бодитоор зовлон ирүүл яах вэ? Үсэн жижигээр цөөрөөд энэ цаг ус хүртэл унаадах юм. Өөрийнх нь амийг биенд нь зовлон ирүүл яах вэ? Заавал хараах байхаа гэж хэлдэг үү? Яв номын 2 дугаар үлэг дээр гардаг байж тээ. Түүний толгойн оройноос хөлийн уул өртөл яр шарханд баригдсан гэж. Түүнийг сатан цогсон гэж гардаг үү? Тэгээ түүний амьд нь хүрж болохгүй гэж хэлдэг. За. Шарида. Бозор сүнс одоо ч юу юм болоо? Бид нэрийг сорихыг бурхнаас гуйж байгаа. Тэгж байгаа үү? Ингэж бодонгууд шүү дээ. Яв шиг надад тийм зүйл болвол яана. Тийм юм эрэхлөө. Эдгэлэр дөнгөж амьдарч ихэснээ сорилт амар юм ирдэм байд уулаад орж ирчихсэн хүн чи надад дээр байсан. Энийг нь санахгүй байна. Тийм зүйл биднэрт тохиолдохгүй шүү за. Яагаад бол 1-р Коринтын 10-р бүлэг дээр та нарт христчин нэтэрсэн зовлон югнээ сорилтыг зөвшөөрөхгүй гэжсэн. Бүр христчин хитрэх гээд байвал яах вэ? Тэндээс зүхтаж гарах замыг нь байж тээ. Сорилтоос гарах гарцыг нь зүгнэ. Бурхан бэлдэж өгнө гэж амласан баг. За. Мэдэх ёстой зүйл нь юу вэ? Бозор сүнс одоо ч биднийг юу юм бол буудаа мэд шигшхийн тулд Бурханаас Иесусээс зөвшөөрөл гуйсан шиг тийхүү ажилласаар байгаа. Гэсэн чи чухал нь ардханыз 32-ыг харин хамт тавьж та. Гэсэн чи итгэлчин зөхөрөхгүй тулд би чиний төлөө залбирсан. Чи нэгэн цагт дахин эргэж ах дүүсээ батчуул гэхэд. Гэхдээ хичнээн сорилт тэрэн хичнээн бозор сүнс бид бүхнийг сорьсон ч байна штэ. Бид нэр бүрэн цөхрөхгүй тэр шалтгаан юу юм бол? Бидний төлөө залбирдаг эзэн Иесус байгаа гэдгийг мартаж болохгүй байх. Ойлгосон биз? Авралыг авсан хүн энэ нь хамгийн агуу зүйл аа. За, Лук номын 22-ыг авчаад байна штэ. Юда номын 1-р бүлгийг харъя да. Шинэ гэрээ Юда 1-р бүлэг. Юда 1-ийн 1-р ишлэл. Юда 1-ийн 1-р ишлэл. Хамтдаа уншийе. Иесус Христийн бол Яаковын дуу Юдагаас дуудагдсан эцэг бурхнаар ариусгагдсан Иесус Христэд хадгалагдсан та бүгдэд. За энэ дээрээс энэ Юда нь хэн блэ? Яаковын дүү Юдагаас гэсэн байгаа. Яаков нь ямар Яаков блэ? Яаков номыг үтсэн Иесусийн махбодийн дүү Яаковыг хэлж байгаа. Юда ч гэсэндээ Яаковын дүү буюу Иесусийн махбодийн дүү болох Юда байсан байж байгаа. Юдагийн бичсэн энэ Юда номон дээрээс эхлэл дээр хэлэхдээ тэрээр ингэж хэлсэн байгаа зү. Юдагаас 1-дугаарт нь дуудагдсан. Хаанаас дуудагдсан бол? ертөнцөөс дуудагдсан аврагдсан хүмүүсийг хэлж өгж байгаа. Түүний дараа эцэг бурхнаар ариусгагдсан. Бид нар ч гэсэндээ эцэг бурхнаар ариусгагдсан мэз. Хамгийн чухал үг нь Есүс Христэд хадгалагдсан
та бүгдэд гэж хэлсэн баг. За, бид бүхнийг юу гэнэ? Есүс Христэд хадгалагдсан гэж хэлсэн баг. Энэ юу гэсэн үг бол? Энэ хадгалагдсан гэдэг нь хамгаалагдсан гэсэн утгыг агуулж өгч байгаа. Авралыг авах мөчөд байж тээ. Бид бүхэн Христийн дотор орж ирсэн. Христийн өмч болсон баг. Тиймээс Үйлс намын 20-24 дугаар ишлэлээр аврагч үнийг юу гэнэ? Бурхан өөрийн цусаар өөртөө өмчилж авсан Бурханы чуулган. За, бидний эцсийн өмчлөгч нь хэн бол? Хэн бол? Аав ээж маань уу? Эхнэр нөхөр маань уу? Эхнэр нөхрүүд хэд байгаа учраас? Эсвэл би өөрөө өмчлөгч юм болов? Андуурч болохгүй шүү за. Авралыг авсан хүн аврагдах тэр мөчөд байж штэ. Бид бүхний бүх хийл өмчлөлийн эцсийн өмчлөгч нь эзэн өөрөө бас. Хэн болсон гинэ? Эзэн өөрөө бас. Тийм учраас 1-р Коринт дээр юу гэж хэлсэн мөлий? Та нарын бие бол та нарих гэсэн үү? Та нарих биш гэсэн. Хэнийх вэ? Бурханых гэж хэлсэн. Бурханы ариун сүнс оршдог, Бурханы сүм гэж үртэлбэр хэлсэн биз? Аврагдах мөчөд байж тээ бид бүхэн Бурханы хүүхэд, Бурханы өмч. Үүнийг Библиэр хэлэхдээ Есүс Христэд хадгалагдсан та бүгдэд. Хэнд гинэ? Есүс Христийн дотор Есүс Христийн төлөө тусгаарлагдсан, ариусгагдсан түүний өмч болсон. Түүгээр хамгаалагдсан. Энэ утгыг хэлж өгч байгаа. Тийм учраас авралыг авсан хүн үнэнхээр мөн бол тэрээр алдагдах. Библиэлд үгүй гэж хэлсэн ба. Юу гэнэ? Үгүй. За. Нашаарida. Эзэн Петрийн төлөө залбирсан. Итгэл чинь цөхрөхгүй тулд гэж хэлсэн мэз. Залбирсан. Тэгвэл миний төлөө эзэн залбирсан болоо? Эзэн залбирч байгаа болоо? Залбирч байгаа хүнийг мартаж болохгүй за. Хичнээн би сул дорой байсан ч, хичнээн би эдэглэр унсан ч байж тээ. Хичнээн би магадгүй гимнүгэлд унсан ч. Үнэнхээр түүний дотор мөнхөн байгаа болно шүү дээ. Эзэн хизээч тэр үнийг тавьдаггүй ойлгож байна. Эцэст нь яадгүй эргэж ирдэг. Эцэст нь дахин босгож байгуулдаг. Пастор нь ч биш дээ. ертөнцөөр явахаар бүр шийдэжсэн удаа би. Өөрийгөө харахаар тэгж их дургу үрж ирсэн. Мэдээж аврагдахаас ч өмнө нүгэл хийдэг л байсан. Аврагдсны дараа ч би нүгэл хийсээр байсан. Тэг аврагдсны дараа нүгэл хийгээд тэгэд амьдарч байгаа тийм өөрийгөө хартал тэгж их дургу үрсэн. Хүнд ингэтлээ дургу болж болдго юм байна гэж хүртэл бодогдож байсан. Тэр дургу үнэ нь би өөрөө байсан. Тэгэд бүр өөрийгөө хараагаад тэр чигээрээ чи ертөнцөөр яв. Чам шиг хүн чуулган дээр бурханы юм очих ямар ч ирэх байхгүй. Тэрнээс бүр сүлийн үг нь юу байсан бол чи бол аврагдаагүй. Тэр миний бодол өстэй тийм үү. Тэгвэл намайг надаас илүү сайн мэдэх хүн хэн бол? Уг нь байхгүй. Тийм учраас би өөрийгөө аврагдаагүй хүн гэж тооцсон биз. Тэгээд бүр явхаар шийдсэн биз. Гэхдээ явж чадаагүй. Яагаад вэ? Би өөрийгөө хичнээн хараасан чи. Би өөрийгөө хичнээн үдсэн ядсан чи. Би өөрийгөө хичнээн үл уучаасан чи. Надаас илүү намайг хайрлаж. Надаас илүү намайг мэдж. Надаас илүү намайг уучсан нэгэн байсан. Хэн бол? Есүс Христ. Тэр Христийн хайр яадаг юм бол намайг итгэлч нь цогөрөхгүй тулд би чиний төлөө залбирсан гэсэн тэр үг шиг. Эзэн одоо ч биш те. Аврагдсан бид бүхний төлөө залбирч байгаа ойлгосноо. Энэ нь авралыг авсан бид бүхний гарцаагүй бурханы өмнө эргэж чадах тэр хүч,
эргэхөөсөр аргагүй тэр шалтгаан нь тэр байх. Тэгтээ Юдасын төлөө эзэн залбирааг болов? Залбирсан. Гэвч Юдас нь амиа орлоод өгсөн. Харин Петр Иохан 21 дугаар бүлэг дээр тэрээр дахин сэргсэн. Дахин сэргснээс хойш эзний өмнө очих тэр өдрийг хүртлээ хичээнгүлэн сайн мэдээ тарааж агаад эцэст нь загалмаа тэр уруугаар нь цовдлогдож үхэн амьдралаа мөн ажлаа дуусгасан баг. Шалтгаан юу бол? Юу байсан бол? Түүний дотор жинхэнэ итгэл байсан учраас тэр. Итгэл чинь цөхрөхгүй тулд би чиний төлөө залбирсан гэж хэлсэн биз дээ. Харин Юдаст биш те тэр итгэл байгаагүй байх. Ойлгосноо? Үнэхээр миний дотор жинхэнэ итгэл байгаа болно шүү дээ. Эцэст нь тэр хүн босох болд. Иохан 17 дугаар бүлгийг харъя. За. Христийн дотор та нар хадгалагдсан гэж хэлсэн биз? Иохан 17 дээр мөн энэ үгийг давхар хэлсэн. Иохан 17 17-гийн 8 дээр учир нь надад өгсөн үгсийгт нь би тэдэнд өгсөн. Тэдгэрийг тэд хүлээн авч намайг танаас гарч ирснийг үнэнхээр ойлгоод намайг та илгээсэн гэдэгт итгэсэн юм. За итгэсэн биз? Аврагцсан гэдэг нь үнэнхээр үүнд итгэсэн хүмүүс байх. Есүс үнэнхээр Бурханаас ирсэн гэдэгт. Үнэнхээр миний гим нүглийн төлөө загалмаа дээр цовдлогдсон үхсэн гэдэгт. Загалмаа дээр цовдлогдсон үхсэн нь миний төлөөх үхэл байсан гэдэгт итгэсэн тэр хүмүүс. Мэдэх биш. Итгэх. Үнэхээр итгэсэн үү? Яг итгэж байгаа юу? Үнэхээр миний дотор тэр итгэл байна уу? Байгаагүй энэ оюутны семинараар заавал шалгаж үзье шүү за. Олон жил болсон гэд сүмд олон жил явсан гэдэг тэр итгэсэн гэсэн үг биш шүү. Итгэхэг бол ингэж явна гэж юу? Уучлаарай. Итгэх ёстой гэд яриад байжсэн номлогч нар ч олон байсан. Аврагдаач хүмүүс олон байгаа шүү. Хаана юу хийж явдгийг мэдэхгүй. Аврагдсан тэгж амьдрах боломжгүй. Тийм бол би ямар бол? Энэ шалгаж үзэх ёстой асуудал байгаа юм зү. За. Есдэр тэдний төлөө би гуйж байна. Би ертөнцийн төлөө бас харин таны надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд таних үлээ. Үнэнхээр тэд итгэсэн учраас одоо хинийх гинэ? Таних, Бурханых. Тэгж хэлсэн үг байгаа юм. Тэгингээ миний бүх юм таних. Таних бас минийх. Би тэднэр алдаршуулгдлаа. Аврагдлаа гэсэн утга үз 11-ээс 12 дугаар ишлэлийг хамтдаа уншия. Цаашид би ертөнцид байхгүй. Харин тэд ертөнцид байна. Би танд очино. Ариун аава надад өгсөн нэрээр тэднийг хамгаалж бидний луга адил тэднийг нэг байлгаач. Тэдэнтэй хамт байхдаа би надад өгсөн нэрээр тань тэднийг хамгаалж байсан. Би тэднийг харгалцсан бөгөөд бүхлийн хүүгээс өөрөө тэдний нэгэн ч эсм өхөв. Энэ нь бичвэр биелэгдэхийн тулд ажээ. За энэ дээр юу гэсэн бол цаашид би ертөнцид байхгүй. Харин тэд ертөнцид байна. Бид нэрийг хэлж байгаа юм тест тийм үү? Бид нар ертөнцид байгаа юм. Гэхдээ ертөнцид байгаа боловч би танд очино. Ариун аава надад өгсөн нэрээр тэднийг хамгаалж. Юугаар гинэ? Надад өгсөн нэрээр тэднийг хамгаалж. Хэн бол? Эцгээс хамгаалж өгөө гэж гуйсан биз? Мөн тэдэнтэй хамт байхдаа надад өгсөн нэрээрт нь тэднийг хамгаалж байсан. Бас яасан гинэ? Хамгаалж байсан. Бид хүн биш те. Аврагдах хүмүүчид яасан юм бол одоо энэ эзний дотор орж ирсэн хүмүүс байх.
үнэнхээр итгэсэн тэр үнийг эзэн хамгаалах нь хамгаалж байгаа. Хамгаалж байгаа учраас Христийн дотор бид өхөн хамгаалагдж байгаа учраас юу юм болоо? Өдийг хүртэл итгэлээ сахин амьдрч чадж байгаа. Юу болио. Тэгж бодогдохгүй нэг биш нэжгээд орж ирж байсан мэз. Ам биш, заяа биш. Гэхдээ итгэлийн амьдрал нь миний заяа шүү. Тэр заяа биш шүү. Харин юу гэсэн бол би тэднийг харгалцсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэгэн ч эсэн мөхөө. Мөхлийн хүн хэнийг хэлж байгаа бол? Энэ хэнийг хэлж байгаа бол? Искариотын Юдасыг хэлсэн мэт дээ, тийм үү? Тийм учраас Юдас яасан юм бол эцтэй амиа хорлон өгсөн баг. Яагаад вэ? Түүнд жинхэнэ итгэл байгаагүй ойлгож байна. Тийм учраас эцтэй аврал гэдэг нь бүх зүйл. Авралын итгэл гэдэг нь миний үлдсэн бүхий л амьдралыг мөнхийн хөв тавилан маань шийдэх хамгийн чухал зүйл нь юу юм болоо? Энэ авралын асуудал байна. Авралыг жинхэнэ авсан тэр жинхэнэ итгэл. Энэ л байвал шүү дээ. Бити санаа зов за. Хаяа унах үйч вэ? Бүдрэх үйч вэ? Гэхдээ яах вэ? Хурдан босч ирэх хэрэгтэй. Өөрөө суухт ойлдгүй. Тийм үг бий биз? Энийг би зүгээр хэлээгүй шүү. Хамгийн анх 1988 онд би морь унд сурсан. Хилэнтийн гүрж гүүрэн дээрээс морь унаад гэрийнхээ хажуухраа би давхиж яана гэсэн. Номхон хулмор байсан байхгүй. Анх морь унд сурж байгаа учраас номхон морь өгнө гэж. Гэрийн хажуугаар өнгөрсөн гинт сүрх гэрлгоо дахиад онгод яг дээгүүр нисээд явна. Ямар их өвдсөн гин, ямар их уур хүрсэн гин, ямар их ицсэн гин жоох юм биш. Хүмүүс хараа байж исэн байхгүй. Шарандаа суугаал байсан. Намайг хэнийг ирж босгох нь уу? Хин ч ирээгүй. Тэнд байсан дэгээ ажаа гэдэг байсан хөгшин би. Өөрөө суугт уйлдгом. Өөрөө босороо. Тэндээс бага охин нөлөө эрхс бити. Тэрийг харж байгаа байхгүй юм. Ямар зэвүү уур дотроос шарандаа намайг босгох нь үгүй юу? Тэгээ тэр үед ухаарсан зүйл унсан нь би юм байна тийм үү? Би өөрөө ирүүн шиг босоо зогсох ёстой юм байна. Тэр хэдийгээр 88 дээр үеийн зүйл байна. Би тэр үед би нэг 6 настай л хүүхдээс юм шиг байна. Гэтэ тэр тэгж их толгоонд минь үлдсэн. Түүнээс хойш юм бол унсан бол өөрийнх нь алдаа бол өөрөө үүрэх ёстой юм байна. Ютаач. Бид өхөн унсан нь эзнээс болоогүй үстэ. Эзэн намайг хамгаалаагүй учраас гэж хэлж чадахлаа. Тэгж бодож болохгүй шүү. Эзэн итгэлчин зөвхөрөхгүй тулд яасан гинэ? Залбирсан нь үнэ. Харин эцсээ хүртэл би тэр шалтгийг өөр хэн нэгнээс тэгж хайж байгаа нь юу штэ. Тэр нь буруу бодол байх. Бурхан тэр үнийг хүчээр босгож ирээд явдаг юм биш. Явуулдаг юм биш. Бурхан бүрэн унахгүй төлөө залбирч байгаа боловч үгүй штэ. Эцсийн хариуцлага, эцсийн шийдвэр нь энд байгаа бол бид бүхэнд байгаа ойлгосноо. Тийм биз дээ. Тийм учраас бид бүхэн хичнээн бүдэрч болно. Гэвч эзэн хамгаалсан гэж хэлсэн мэз. Харин хамгаалаа зогсохгүй эзэн бидний төлөө залбирсан бөгөөд хамгийн сүүлд нь юу хэлсэн бол би чиний төлөө залбирсан. Тэгнгээ 32 дээр чи нэгэн цагт дахин эргэж ах дүүсээ батжуулаа. Зөвхөн унаад бид бүхэн дуусч болохгүй гэсэн үг байна. Одоо яах ёстой бол унахгүй би. Гэхдээ дахин юу гинэ? Эргэж гэж хэлсэн байгаа юм. Эзэн бид бүхнийг унсан тэр газар та тэгэд уулаад суухыг хүсэхгүй байна. Дахин босхийг, дахин эргэхийг хүсэж байгаа юм. Үнэхээр тэр сэтгэлдээ шийдвэр гаргах үед байна шүү дээ. Эзэн зүгээр хараа суухлаа. За, балиа шигчэн шүү хүчтэй байгаараа үү гэж зогсож яхлаа. Үгүй шүү. Эзэн намайг шийдэх тэр үед байна шүү дээ. Арнаас нь барьж өгд. Тэгээд яг хамтдаа алах. Мөн биз? Соломоны дуун дээр тэр яриа гарч байгаа биз дээ. Соломоны дуун дээр гарч байгаа тэр сүйт залуу болон сүйт бүсгүй тэр яриа.
Аврагдаад би анх удаа тэр Соломоны дуун номыг уншичаад байна шүү дээ. Амар иччихсэн. Ямар эвгүй юм бичсэн ном бэ? Ямар эвгүй ном бэ? Библиэл дээр чинь ямар сони юм бэ? Учрыг ойлгохгүй учраас 2004 оны орчуулгыг уншиж үзсэн байж магадгүй. Бүр эвгүй бичээсүүд их вэ. Бүр энэ ахан дүүсийн хажууд үртэл энэ уншихаас бүр ичмэр санагддаг. Тийм үе байсан байхгүй. За. Гэхдээ тэрний агуулга нь юу юм бол? Христ болон биднийг харуулж өгч байгаа юм шүү дээ, тийм биз? Эзэн бид өхнийг тэрэндээ унаад дуусахыг хүсэхгүй байж байгаа. Чи дахин нэгэн цагт дахин эргэж. Нэгдүгээрт нь би өөрөө эргэж босхийг эзэн хүсэж байгаа. Босоод түүний дараа хийх ёстой зүйл нь юу юм бол? Ах дүүсээ батжуул. Энэ манай залуучуудын үйлчлэлийн олон ахан дүүс байна. Зөндөө олон ажил хийж байгаа ах тийм үү? Байсхал тимийн болно гэн, байсхал тимийн мингэн, байсхал тэгнэ гэн гээд үйлчлэлтэй хэцүү байгаа. Гэхдээ энэ дээр юу гэнэ? Ах дүүсээ яа гэсэн мэн? Батжуул. Энэ юу юм болоо? Бидний хийх ёстой хамгийн чухал ажил аа. Зорилго нь юу юм бол? Би өөрөө дахин эргэж нэг ах дүүгээ ахан дүүсээ босгох үед яадаг вэ? Тэрээр дахин нэг хүнийг босгон байгуулдаг. Тэгэд яг уу Бурхны тэр агуу ажлыг үргэлжлүүлэн хийдэг. Ойлгож байна уу? Надад ч тийм хүмүүс байсан. Одоо ч тэр хүмүүсийг бодохоор би үргэлж талархдаг. Яагаад вэ? Унах үед маань хаяаг учраас. Бүдэрсэн баг үед намайг зэмлэж буруу шаах биш тийм үү? Хүчтэй байгаараа, үгэн дээрээ, ингэрээ, тэгэрээ. Тийм хүмүүс байсан. Шөнийн 12 цаг болж яхад лутаа хаа байна уулзахсан юм. Йоо. Дотор нь юу ёо. Лайтамын шөнийн 12 цаг залгаад хахад яа. Энд нэрх юм уу? Нэрээ ирнэ гин. Тоглож байгаа юм бодсон байхгүй юу? Жинхнээсээ явсараа шөнийн бараг 1-2 цагийн үед надад тэр ирсэн. Уулзах байгаа юм нэ. Яг шөндлөөр ингэж яваа гэсэн. Өдөр нь ажилтаа, оройн ажил дуусаад цаг гарч байгаа энгийн учраас. Тэгвэл би зүгээрээ чадахлаа. Тэр үеж явах хүн ингэж яхад нэрээ одоо бас муухай юм да. Дахиад нэг зориг гаргаад нөхөрл рүү очив. Дахиад уна. Гэсэн ч юм бол тэгж анхаарал хандуулж исэн хүмүүс байсан. Нэг л мэдхнээ би дахин босч чадсан юм шүү. Тэгэд яасан бэ? Дахин эргэж ах дүүсээ батжуул. Энэ бидний хийж байгаа ажил биз дээ, тийм үү? Тэгэд яасан юм бол зөвлөгөө өгч ихсэн. Юуныхан зөвлөгөө авах вэ? Мэддэг юмнуудаа ярьж өгөө. Сайн мэдээ семинар сонсч байсан монголчууд дээр очиод зөвлөгөө өгөх гэж үзсэн. Хамгийн хэцүүсэн Библийг олохгүй нь хамгийн хэцүүсэн. Ямар Библийг олохгүйс нэг мэдэх үү? Эхлэл 8:4 араар туулан дээр хөлийг онгоц тогтсон нэг уулан дээр байгаад нөгөө уулыг олдгоо Библиэс хичнээн энэ урдуур хаварл байх ёстой доо. Хайгаа олддгоо. Инээд дүрж байгаа. Одоо бол дид гарчигтай болцсон тийм үү? 2004 оны юун дээр зүгээр бүлгэн л бичээстэй ямар ч тийм байхгүй байсан шүү. Хөлсөн гараа, сандраа, тэгээ шийдсэн. За ер нь Библийн энэ тэнд байгаа юмдыг мэдж байгаад ярихгүй л юм нүдний улаа болох юм байна. Тэр зэгээс эхлээд яасан юм бол амханда Библи дээрээ сараачиж эхэлсэн. За эхлээл 8:4 үер болсон 6 дугаар бүлэг дээр эхэлж байгаа юм. Тийм учраас энэ завийг нь аваачаад юм бол 7 дугаар бүлэг дээр бичсэн юмнуудын 7 дээр тийм ээ үерийн талаархыг үг тэнд нь тэмдэглэнгүүтээ 8:4 гэж бичээд 8:4-өөс нь үргэлжлүүлээд үертэй холбоотой юм нэг нэгээр нь тэмдэглэж ихсэн. За үл тэр хүмүүсийн тэр хөдөлмөр хоосон байсан болов? Хоосон байгаагүй ч дээ. Тэр хүмүүсийн ах дүүсээ батжуул гэсэн тэр үгийн дагуу тэд нарт ингэж амьдэрсэн биз. Тэр хүмүүсийн тусламжаар би яасан юм бол дахиад босоод яадаг ч байсан чадан ядан өдөг хүртэл ингэ амьдэрч байна. Энэ хоосон зүйл болоо. Үгүй үстэй. Бид бүхний хийж байгаа ажил тэр баг. Энхүү үйлчлэн ахан дүүсээ батсгож байгуулах. Энэ ажлыг хийн явсаар нэг л мэдхэд яадаг бол бид бүхэн эзэнтэй хамт тэр хаанчлалт нь ширээнд нь суугаад түүнтэй хамт синтед залран гэсэн байгаа. Энэ өдөр гарцаагүй ирэх бол хизээ бол тун удахгүй
хараад амьдрах хэрэгтэй. Амьдрал хэцүү байна. Итгэлийн амьдрал хүнд байна. Ёо ямар их юутай ёо. Маргааш нэгтгэс эхлээд оюутны семинараа ирэхгүй байхлаар одоо бас нүд болох бах та, харах бах та, муу хэлэх бах та. Дуусаад ёо идэгсэн дахиад нэгдсэн семинар гин. Ингэж биш. Ахын дүүсээ босгон байгуулах боломж байна. Сайн мэдээд амьдрах боломж байсаар байгаа юм. Энэ удаагийн семинараар өөрийнхөө итгэлийг ч батжуулна. Тэр аврал нь эргэлзээд байгаа. Тэр ахын дүүсийн төлөө залбирая. Эзэн чи залбирч байгаа юм. Би чи залбирая. Хамтдаа сайн мэдээлэл хичээнгүлэн амьдрий. Химэн итгэлээр бид бүхэн харж амьдрахыг эзэн хүсэж байгаа. Тийм биз дээ. Хаяа залуучуудыг харахаар тийм ээ. Йоо штэ яаж амьдрнаа гэж байгаа юм шиг тийм царайнуудыг харахаар нэг сэтгэл жаахан өвддөг. Яагаад тэрийг харахгүй байгаа юм бол? Бангараа дэвэл үгүйсэн болох бах тийм үү? Юм учраас өгөгцөн ганц хоёр цаг тийм ээ үг орох боломж хаяа гарч байгаа биз дээ. Юутаач. Өнөөдөр Луг 22 дугаар бүлэг дээр гарсан энэ хэсгийг жоохон тунгаан бодцоолоо. Өмнө сурч исэн агуулгалуу гэж бодож байна. Дор бүрнээ тунгаан бодонгаа шагналыг харангаа. Ойлгосон биз? Хичнээн сорилтод байсан чи эзэн мэдлээ залбирч байгаа гэдгийг мартаалгүй. Мөн эзэн залбирч байгаа учраас унаад бүх юм дууссан юм шиг ойлгосноо. Дахиад босоход бол. Босч зогсоод, бат зогсоод тэгээд дуусах биш. Одоо яах ёстой юм бол? Ахын дүүсээ босгон байгуулга тэр ажлыг хийх ёстой биз дээ. Эцэстээ тэрний юу юм бол? Эзэнтэй хамт сорилтод хамтдаа зогсож байсан нь та нар гэдэг шиг тийм үү? Эзний өмнө очих тэр өдөр алдар болон магтаалыг авах тийм амьдралаар бид өхөн амьдарч байгаа хэрэг байна. Ойлгосон биз? За, хамтдаа залбираад дуусгая. Хайрын Бурхан тандаа баярлалаа. Эзэн таны өмнө бохор гимтэн байсан биднийг аварч өгөн Бурхан тантай хамтдаа амьдрах нэг үслийг өгсөнд талархаж байна. Үнэхээр энэ итгэлийн амьдрал маань ямар агуу зүйл вэ гэдгийг эзэнтэй хамтдаа алхна гэдэг нь ямар үнэн цэнтэй зүйл вэ гэдгийг үргэлж бодонгоо зөвхөн эзэн таны дахин ирэх тэр өдрийг санагалзан амьдардаг бид бүхэн болж чадхад та тусалж өгнө. Удахгүй болох оюутан болон ажилтны нэгдсэн семинар бидний сайн мэдээ тарааж байгаа бүх их хүмүүс эзэн таны өмнө бат авралыг авсан тийм цаг болоход та тусалж өгнө. Мөн магадгүй бидний дунд эргэлзээтэй хүмүүс байгаа бол эзэн танаас гун залбирангаа авралын баталгааг олж авсан тийм цаг болоход тусалж өгөхийг хүсэж байна. Биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр гун залбирлаа. Аамен.